танахыг олох гэж жоохон явлаа шүү дээ. Тийм манайх яг 70 ирэг дээр болохоор бас өнөөдөр 5 дахь өдөр жоохон төвжирлээ. Харин тийм ээ. Тэрээс улаас явсаар бол ямар гоё газар юм бэ те. Тий харин одоо ингээд шууд 70-аар ингээд ороод. Залуухан охид бүсгүүчүүд залуучуудын төв биш те. Энэ 70 эргээр бол ер нь яг л чиний насны залуучууд биг дүүрэн. Дуулан дуулж гин, хөгжим тоглоом тоглож гин те. Хоссороо хөдөлсөөж явж байгаа харагдах юм те. Тий бүгд айгүй хоббигоороо юм хийж гин. Ер нь тэгээд солонгосчууд айгүй их уртцаагаар ажилдаг. Тэгээд зав чөлөө багтаа болохоор ер нь амралтын өдөр бол маш их хүмүүс залуучуудаараа гоё үр бүтээлтэй гадуур ингэж аялж байгаа. Цаана гүүр харагдаж байгаа. Энэ талтан байгаа тэр юм ямар гоё юм бэ те. Харин тий. Тэгэхээр энэ ганц тавтахгүй ер нь бараг өдөр болгон юм байна. Тий ер нь зуны үйлрэлт бол хөвчлэн тийм байдаг. Яваад ирэнгүүт ингээд дагуулаад өөр тийш яваад тийм. Хаж гадаг юм. Одоо чигээр байгаа ингээд. Өөртөө оруулахгүй юм уу? Чигээр байгаа энэчнээс хоёул ингээд загс аваад солонгост ингээд нөгөө одоо хамгийн хүндтэй одоо сайн одоо ингээд хүндээ загсаар дайлдаг. Тэрнээс гадна одоо ингээд цагаан өнгийн шардаг загс байдаг ба. Цагаан өнгөөс шардаг загс байгаа тустай. Гэхдээ одоо бид тэрийг очиж байгаа дэлгүүрт байх уу? Одоо байгаа ийшээ байгаа. За. За ерөнхийдөө ингээд загсных нь юунууд ингээд тэр чигээр ингээд байдаг. Яг ингээд бидний ирлээгээд монголчууд дандаа хүндэж хоол хийж өгөөл эсвэл ресторанд оруулаад ингээд хэлдэг байхгүй. Би бол зөвхөн нэг л юм gooтэй. Ахан төлөх юм бол зөвшөөрнө. За. Одоо би чамайг загс авахгүй явж штэ. Би төлөхгүй загсыг шийдэхгүй шүү гэж хэлсэн. Ахан төлөх шүү за. Гэхдээ зүгээрээ би ингээд гүү. зорж ирж байгаа учраас төлжиж орлоо. Тэгвэл идэхгүй. Оо тийм үү ямар юм бэ? Ахан төлнө харин хамтдаа суугаад өчнө гоё зүйлсийг ярий те. За тэгээ. Тэгээд ахан ингэмэр байна. Яг чиний авъя гэсэн загсыг аваад. За. Тэгээд ингээд зөвхөн давс хамтаад шарчдаг шархад бэлэн болсон загс байдаг уу? Байхгүй тийм загс ахгүй. Энэ нөгөө нэг солонгос одоо нөгөө түүхий гэрний дитэг тэгээд соёлтой байхгүй юу? Энийг шарж болохгүй гэж. Шарж болохгүй зүгээр ингээд түүхийгээр нь. Одоо бүгдийн түүхий гэдэг юм уу? Ер нь бүгдийн л түүхий. Одоо эдүүдийг бол ингээд бүгдийн амтлагчт нь ингээд дүрээд ингээд одоо нөгөө түүхийгээр идэх заснаа дээ. Одоо ингээд бүгдээрээ эднэр ингээд одоо бүгд ингээд түүхийгээр нэгдэх байна. Худлаа хэлүүд. Одоо энэ цагаан өнгөтэй шүү дээ. Цагаан өнгөтэй загс. Тэгээ түүхийгээр нэг юм уу? Түүхийгээр л эднэ. Энийг авлаа гэхэд энэ янзлах уу? Янзлаад өгч ингээд нүдэн дээр нь таньцаах ингээд зүсээд. Одоо чи аль загсыг авах чаа? Би л одоо энэ ногооныг авах чаа. Одоо тэр явж байгаа энэ ногоон. Тэгээ энэ нааталтайгаа энэ загс ер нь хамгийн дайггүй амттай. Энэ түүхийгээр нэгдгээс нэг дунд шиг аваад. Нэг аваад шараад идчихвэл яах вэ? Шарж идэг загс байхгүй. Энэ тийм төрлийн загс. Асуугач нэмэр авахгүй тийм. Асуугач нэмэр авахгүй. Энэ ингээд 70 ирэг дээрээ дандаа нөгөө юуных яг нөгөө 7 давхарт гараад нөгөө зүгээр түүхийгээ суугаад сүүж уух тийм зориулттай. Энэ солонгосууд тэгж байгаа их залахгүй юм те зүгээр сайхан гараараа ингээд хальсаа зөвлөжгүй. Заавал ийм үнэтэй цайтай ийм машин давж сургуулаа те. Бас лазан. Одоо сайхан уугаах байх юм те. Тий, сайхан уугаа. Янз хийж байгаа ч. Бараг аманд тастаад отлоо тэгээд өгөхөд. Бид энэ васабинаас нэмж амжуулах уу? Ногоо өнгөтэй. Болно. 혹시 사장님 또 한 개 주세요. 여기 이거. 네. Энэ борн юу вэ? Энэ борн болохоор ийм нэг сармс мармастай дотроо юм амтлагчтай тийм үү. Одоо Монголд бид нар ийм шин загас идэх гэж байхгүй шүү дээ. Тий. Ер нь насмас. Ер нь өөр бус хотуудаар ч гэсэн ер нь яг одоо ирүүл энд л ийм. Ахын карт мөн бид. Мөн. 네, 주세요. 네, 맛있습니다. 아우, 감사합니다. 네. карт авна нөө. 지금 이게 뭐 앞주일. 사가지 말라고. 나 괜찮아요. чи өөрөөсөө чи энийг чанаад шил гарна шүү. яах. Би ч гэсэн сайн найруулж идэж чадахгүй шүү. Тэгэхээр зүгээр буцалгаад цаахан давс хийгээд сунгийн хийгээд өөр тэгээд гурилтай загстай шүү. Цаахан өстой шил гарна шүү. Тэр жоохон удаахан зөөлөн гал дээр удаан чангаа.
За одоо задлаад үзье тий. Түүхийгээр ивчихсэн учраас. Одоо Түүгийгээ тийш тавьчих тий. за тэгээ. Нэгнээс нь шарж үзье. Ингээ төрлөөр ингээ байгаа. Энэ болохоор нөгөө илүү гарсангууд нь ингээ байгаа байхгүй ингээд. За. Тэр яг ингээд туршилтаар энийг ингээ шараад үзэх үү? Энэ болохоор ингээ бүх төрлийн загсны нөгөө хэсэглэл байгаа учраас. За энийг олооч. Энийг одоо амьдралдаа анхудаага ийм жоохон байсан дэр чи. Энийг одоо хаашаа тавьфаа? Зайл би танд яах. Тэшөө хуамтай ирвэл хоол унд хийн гэж хүндрэхгүй бага өнгөрөөж байгаа түүхий загсаар дайлцдаг юм биш үү? Оо тийм бол яахгүй. Чи шарах чинь үү те? Тий одоо шарах чинь. За васаби хуруугаар ингэж байгаа л ичдэг шүү дээ. Нэг канон дээр гардаг шүү дээ. Тий. Ах нь амслаа шүү за. Тэгээд их таа. Тэгээд тэр улаан амтлагчийн хийдэг юу гаргасан. Энд ингээл дүрж байгаа л тэгээд. Хүү. Энэ ч бас яа. Яа. За энд ингээл дүрж байгаа л идэндээ одоо. Васаби ч бас актер чаа васаби. Халуун байгаа. Яа. Ийм халуун одоо ямар ч түүхий юм мэдээд угаасаа бослоо юм шиг. Энэ дотроо ороод болчихсон. Хатад дотор болчих юм байна юм. Мэдээч сайхан ах нэрээ явсан гэсэн тий. Ахтаас хэв хэрхэлж гисэн үү? Ингэсэн байна. Ингээ сайн нарийн ингээ тооцоод үтсэн чинь ах төрөлөд оюутан болоод явцсан. Тэгээ оюутан болж явснаас нь хойш тэгтлээ их нарийн ингэж ойр дотноод ингээ харж байгааг байсан байна. Тэгээ сая ингээд 10 жилийн дараад ингээл зөвхөн та би гээд хоёр талаас ингээд ярихаар чи ингээд юу лээ ах манаас ингээд нас явцсан байна тий. Манайх тий. Одоо ингээ 3 манайхч надаас 3 ах. Тэг ингээ харахаар ингээд айгүй гоё тийм дотн тэгээ нэг ах маань бууралцсан байна. Яаж нэр ахыг яаж амьдарч ирсэн ингээд ойроос хараад ингэж ийсэн юм ингээ яриад хамт хамж шимж ярьсан биш үү? Өө нөгөө тог тасарсан чинь манайгийнхан сайн хүн байсан мөлий гэдэг шиг. Ер нь та нар аав ээжээс ах トゥ хэдүүлээ юм бэ? Дөрүүлээ. Дөрүүлээ. За ах нь байна тий. Одоо ихлэ ихч байгаа. Тэгээд ах маань байгаа. Том нь ихч нь юм байна тий. Тэгээд ах тэгээд би байгаа. Тэгээ манай ихтэй дүү. За. Танай хаагур байна да. Бүгдээрээ юу би Солонгост байгаа. Тэгээд төрсөн ах маань эрэгтэй дүү маань Австрали. Тий. Тэгээ одоо Монголд ганц том ихч юм ихтэй. Одоо ар гэрээс ахад үлдсэн. Ар гэрээс ахад үлдсэн. Өнөр бүл олоолоос одоо 3 хүүхдээ ээж авлаа. 3 хүүхдээ ээж. Өнөр бүтэх. За нэг тоогоо халцлаа. Одоо энийг би гоё. Масла юу тосоо халцлаа. Тосоорыг халцлаад одоо энэ нөгөө газ бэлэдгэн дээр болохоор айгүй хурдан нөгөө нэг халцдаг. Эхлээд тосоо халаа. Давс чаана. Давс байгаа. Ойрхон байна уу те? Жоохон ойрхон байна. Ер нь чи коктейл хийдэг гэсэн те? Коктейл чи би бас хамт хийж болно те? Болно. Тамаг коктейл хийдэг боя гэж хүмүүс ярьж юм байна те. Одоо чиний дагагч нар бол чамаг гой юм хийгээд байгааг хардаг боловч амталж чаддгүй те. Яг гоо би бичлэгийн ард идэх хүмүүсээс амтлаа. Би одоо өнөөдөр бодтойгоор ингээд чамар коктейл хийлгээд за энэ тийм байна, энд хатуу байна ч юм уу ингээд нөгөө хүмүүст нь амталсан мэдрэмж та илэрхийлж болно энэ загс удаа шаруулахгүй хоо тий. Тийм загс удаа явахгүй. За одоо ингээд давсаа хариу хий. Их димээ хаа тийм үү? За тэгтээ нэг эргүүлээ дахиад нэг жоохон нэмнэ. За тэгвэл өнгөл яг л нөгөө бидний Монголд иддэг цагаан загс болоод хурцлаа шүү. Ингээд сааралцаад улаагаад байсан чинь шараад эхлэнгүүт яг л өвөж байж. Арай хийх болов. Жоохон байлга. Жоохон удаан бүрэн. За окей. За би чам загс сая чи надаа коктейл завхраа. За тэгье.
Хотел хийж эхэлсэн үү эсвэл анх влог хийж эхэлсэн үү? Гэхдээ анх шууд зүгээр рээл хийгээл явчихсан. Тий, богино хэмжээний. Яг бол одоо сүүлийн үед хүмүүс нөгөө нэг юм урт юм гүйл асар их сүлжээний нөгөө юунууд байгаа учраас хүмүүс асар богино юмд ингээд юутай тэгээ ер нь маш тодорхой шууд ингээд хараалгаа ингэж болно. Орцсон юм байна. Ингээд шууд маш богинохон хэмжээгээр хийх. Доор нь юу тавьчих байлаа? Энэ цаас. Энэ цаа. Одоо яана Монголд намайг хоол идэг юм мэдчихлээ одоо. Найзууд гэрт ирчээд одоо заавал хоол идэж байгаа юм гээд. За яач чи үнэртгэхийн үед бол үнэртэж байна. Нэг яг шүү. Яг үнэртэж байна. За. За савх. Савх за би энэ чинь. Хөө. За яг тарж юу. За л. Гоё. Бас мэн. Одоо чи нэг толгойн чанаад ирэхэд шүчний ийм хамт гарч. За тийм юм. Гоё яадаг. Уруугаар. Энд яг оригинал манай нөгөө хөвсгөл зах шиг гоё. Тийм. Юу юм байна тий. Яг хамттай. Зах шарчлаа. Чи одоо ингээд Монгол хүн шиг шарж идчихэ. За тийм. Эднийг дуурайгаад одоо. Ер нь ингээд олон нэртэй олон дагагчтай нийгмийн сүлжээний одоо хүн болох тэр бодол хизээ орж ирв. Яагаад гинт ороод ирв? Яагаад зориг гаргаад тэр олон хүний нүдэн дээр ингээд яриад эхлэв. Гэхдээ яг нөгөө нэг одоос нэг нодлон нэг жил манай ээж өнгөрөөл. Тэгэл ер нь одоо ингээ ганцаараа байсан учраас айгүй их тийм одоо тэр нь айгүй хүндээсэн. Яг бол би нөгөө очиж чадаагүй учраас уул цаг үүдэгтэй ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө хүн чинь ингээд нөгөө дурсамжаа боддөг юм л да. Хамгийн сүүлд ингээд салснаа хүмүүс хамгийн сүүлд бодд юм лээ. Тэнгүүд тэр ой тогтоолд ерөөс ингээд хамгийн сүүлд яг нэг орон дээр хоёлаа яриа өрнүүлээд заа гэд нэг зураг авахулж ирсэн юм байгаа байхгүй. Тэгээд би ингээ ээжигээ санаад за ингээд тэр зурагнаас өөр юм байхгүй. Тэгээд ахаа за би нэг ярьж исэн хамт одоо ярьж исэн бичлэг энэ төр байна уу гэсэн ерөөсөө тийм байгаагүй байхгүй. Тэгээ би бодохдоо за ер нь хүн ингээд амьдралдаас ингээд дурсамжтай тий гоё ингээ үр хүүхдтэй дараа үлдээхэд ч гэсэн ингээ өөрөө харахад ч гэсэн үр хүүхд минь харахад ч гэсэн юм гоё юм ингээд үлдээя гэж бодоод тэгэл ерөөхдөө хийж эхэлсэн шүү дээ. Ер нь тэмдэглэлийн өдөр хөтлөж байгаа маяг таглав. Тий, ер нь ингээл аа. Өөрийнхөө өдөр тутмыг амьдралаа ингээл бодол оржсэн бодол санааг хуваалцсан. Эсвэл нэг гоё цэцэг хардаг, гоё байшин хардаг. Тий, харин тэгэл ер нь ингээд арай ингээд нөгөө одоо энд дэдэх хүмүүс чинь айгүй их ингээд цаг хугацаанд баригдаж ингээд ажилдаг. Өглөө гараал ажиллах орой зүгээр ядраал унтаал ингээд ер нь ийм амьдралд ийм хөвшил байж байгаад тэгээд нөгөө гинет ингээд одоо ер нь яг энэ амьдралд одоо ингээ өглөө ажил гэх үү яг юу бодох хэвээр гэж яг хүн бодож эхэлт юм л яг өөрөөсөө асуулт анхудаа л асуудал тавьж байгаа байхгүй. Ер нь одоо би цаашдаа яг л одоо ингээл ажил мөг ингээ явах хэвээр юу лээ гэд ингээ өөрөөсөө асуулт тавьж байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр за ямар ч зингээд магадгүй би одоо ингээ Солонгосоос явхад над би Солонгосоос юу авч үлдвэл одоо надад хэрэгтэй юм гэж би харж байгаа байхгүй. А тэнгууд би ингээд мэдээж одоо ингээл янз янзын ажил хийж байгаа шүү дээ. Одоо энд ингээл нөгөө хүмүүсийн дийлэнх ярьдаг ингээ хар ажил хийдэг гэж ярьдаг шиг ингээ ярьж эхэлсэн. Тэнгүүд би ингээ бодож авах. За энэ Солонгосын ингээд нэг юмнаас нэг юм ингээ суралцъя. Одоо юу ингээд арай одоо надад ингээд сурч болохоор байна. Арай ингээд сонирхолтой юм байна. Юу байна ингээ харсан. Тэгээ би ингээ харахтаа ер нь ингээд Солонгосын хүнсний салбар гэдэг бол одоо асар их бүр ингээд одоо би бол ингээ рээл одоо өдөр болгон бас миний нэг юуд тэр коктейл хийхээс гаднаас Солонгос хоол танилцуулдаг тийм богино рээл гэдэг чинь одоо ингээд цааны газар меню. Тэнгүүд одоо тэр менюний цаана яг юу байгааг нь одоогоор ч сайн мэддэг. Яг гоо байнгын одоо тогтмол иддэг юм бол мэддэг. А түүнээс одоо юм гот яг Солонгос хүн шиг мэдхгүй л гэсэн үг байхгүй. Тэнгүүд би ямар ч бодол төржсэн байвал нь магадгүй одоо халуун ногоо идэж чаддгүй. За тий загас идэж чаддгүй. Магадгүй хит их халуун ногоотой хоол идэж чаддгүй ч юм уу. Тим хүмүүст яагаад би одоо ингээ хөргөж болохгүй гэж тий. Гоё ингээд Солонгос нэрийг бичээд, англи нэршлийг бичээд, монгол нэршлийг бичээд тий. За энэ хоол бол нэг ийм хоол юм байна. Ийм дотор орсон байна. За энэ хоолны нэр ийм байна гэдэг. Тий энэ бол ингээд магадгүй одоо хэл мэдгүй ч юм уу тий. Цаашдаа одоо ийм нэрийг сонирхолтой хүргэж гисэн үү? Аах бол би ингээ хоол ингээ хүргэж эхэлсэн.
Тэгвэл хоолтой юу холбоотой гэвэл солонгосууд асар их одоо чихтэй газар учраас нөгөө нэг юм дотор чигээ гарна гэдэг одоо тодорхой хэмжээнд алахгүй л удаг. Нөгөө нэг алахгүй л тэгээ соожор. Тэнгүүд ингээд нөгөө сүүж ороод тэнгүүд ингээд хоол ярихад сүүж бас давхар орж байгаа. Тэнгүүд за сүүжиг тэгвэл ер нь яг яад юм бэ гэдэг судлаад үзэж байгаа. Одоо энэ таны шарсан загстай сүүжиг ухад таарах уу? Таарна. Ерөөс яг ингээд түүхий загсны араас бол сүүжиг дангаар нь уух уу нөгөө нь пивт хоп гэж зохиод хийж гэнэ. Яг тэгж болно. Гэхдээ ерөнхийдөө бол түүхий загсны араас бол хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн нь цэвэрлэл юм байна. Магадгүй одоо Монголд очиод түүхий загс идэхээр бол араас нь Монгол цэвэр ярих. Цэвэр уух. Тэгвэл одоо пяв ямар нэг юм газтай төрлийн сүүс бүтээгдэхүүн ч юм уу тийм юмуд бол ингээд түүхий загс нь бол магадгүй та сүши идэж явахдаа хүртэл араас нь тийм одоо газны төрлийн юм бол 20 болдог ч юм уу тиймэрхүү. Ер нь л дотоод одоо эрүүл мэндтэй нэг тэр нь цогцохгүй гэж юм байна л да. Тэр нь. Тэгэхээр одоо чиний нийгмийн сүлжээнд оруулдаг гол сэдэв бол хоол хүнс. Тий, хоол хүнс. Дээрээс нь одоо тэр соожуутай тий, коктейл хийх үү ер нь. Соожуудаар суурилсан төрөл бүрийн коктейлүүд байна шүү дээ. Тий, ер нь коктейл. За их жимс дээрээ. За. Бэлэн боллоо. Жимс яг шиний цай ч нэг сайхан цай. Энэ одоо завхан цай чанаад байна уу? Гок Эрдэнтийн цай чанаад байна уу? Миний нууц жорын цай. Тийм үү. Энэ ханд нь одоо Монгол нөгөө бидний мэддэг гүр цай юу? Монголоос ирэх үү? Бидний л ууддаг Монгол цайнууд агуу. За, цайгаа олно. За, хоёулаа түрүү унсан мэд зах шарлаа. Шарж болдгоо маа гэж сүүши идгээл одоо түүхий захаар тий. шарлаа шүү дээ. Солонгосоор одоо нөгөө хээ гэж нэрлээд байдаг. Тэгэхээр би үгүй арис шарж идвэл гоё юм аа гэдэг. Тэг амьдралдаа анхудаа сүүши шарж үзв. Тийм ээ, яг үнэ. Ямар санагдав? Яг загас шиг авдтай. Яг дараа хүн амтаа ирэхэд шарах уу? За бас болно. Хэрэв идэж чадахгүй би өстой түүхий загас идэж чадахгүй бол өнөө давай гэд давс хийгээд зөвхөн давс хийхэд болчихно шүү дээ. За хоёлаа загасны ид шитийг за би чамд хоол арга зааж өглөө. За шинэ арга зааж өгсөн. За одоо чи ахта заана. Би одоо тийм шинээр юм зааж. Олны дунд алдарсан ардын гавьяад коктейлчин бүсгүү те. Коктейлчин биш ээ, коктейл хийдэг бүсгүү. Тий, ер нь хийдэг, найруулдаг юм уу? Одоо бид энэ ашиглаж байгаа юм нэг мөс байгаа. За мөс байна. Мөс байгаа. Мөснүүд ингэ тараагаад мөс байгаа. Ягаад? Чив тэрийн одоо энэ нэвтрүүлгийг үзээд хүмүүс гэртээ ууж чаддаг байх хэрэгтэй тий. За Монгол орнд ер нь орлуулах бүх юмнууд наад. Энэ болохоор нөгөө усан үзэмний жуус байгаа. Усан үзэмний одоо мэдээ сүүж орно. Энийг бол спрайтер оруулж байгаа. Спрайтер оруулж. За энэ болохоор угаасаа Монголд одоо загдаад ализий хэлсэн байгаа. Коктейл индустри хийх гэдэг нь. Тий, ер нь шууд энэ дотор хийж тийм мөс ингээ мөстөгөө байгаа болохоор. За ингээ нээсээ нэг хийгээд мөсөн дээрээсээ Монгол ер нь ийм савтай мөс зарж байна уу? байгаа. Тийм үү? Одоо ер нь харцсан нэг үе бодвол юмнууд бол сайн. За. Яга. За энэ маш одоо чихртэй тарг йогурт. Нөгөө усан үзмийнхаа сокноос хэлээ. Энэ одоо за ер нь сүүж нь бол одоо нөгөө эннээс энийг хийсэн шүү дээ. Яг энэгээр хэмжээд нэг хийчих л болно. За. Ер нь бол юмныхаа хэмжээг нь бас тааруул аюу зүгээр. Тэгэхээр ерөнхийдөө одоо энэ ингээд энэ хэмжээ. Энэ сойжгоо хийхдээ саваач угаачдаг юм байна. Саваараа ингээд хөрхөө. За. Хийгээд за тийм мэдээж бид нэрээ сайда. Энийг ер нь сайдаар сая шинэхэн солонгост шилтэй гараа тэгээд энэ болохоор бас аюу амт маш гоё зүйл амттайсэн. Чихэр багтаа. Энийг ер нь тэгээд ганцаараа ууж гэнэ 2 3 удаа найз нөхдөөрөө хосоороо ууж. Найз нөхдөөрөө ингээл хамтдаа ингээд бүр их хэмжээгээр ингээд найруулж олно. Миний нэрийг хондог харуул тэр бас том хондог байгаа. За. Энэнгээр ингээд найруулж уучаад байгаа. Хэмжээгээр. Одоо солонгосын залуучууд ингээд энэ тэнд орлоор янз бүрийн мөнгө зогсож юм уу байгаа. Дандаа ийм л юм уу гэнэ. Тий, ерөнхийдөө ингээд дандаа найруулсан коктейл рундаар юугаар найруулсан ингээд. За ингээд миний өнөөдөр коктейл. Одоо энэ өшөө нэмж удах хэрэггүй те. Хэрэггүй. Ер нь тэгэл ингэсгэж байгаа ганц балгаж ахих. За яхаа. Баг мэдгэдэггүй нэг тийм шүү дээ. Зөөлөн баг ингээд мэдгэдэггүй бас тий. Тийм ээ. Зүгээр ингээл нэг юу шиг сироп шиг амттай. Ер нь голж ирэхэд бол барашнаас сул юм шүү дээ. Барашнаас. Одоо ер нь коктейлийн тухай хэдэн рeel хэдэн одоо пост оруулсан юм шиг.
За одоогоор бол нэг 100 гарцаа явж байгаа. Бараг 200 үрж байгаа хаа. Ер нь хүмүүс их сонирх уу, асуулт асуух уу? Айгүй гоё сэтгэлүүд маш их орж ирнэ. Тэ. Үнэхээр гоё шинэлэг байлаа. Бас ингэж уудаг юм уу гэд хүмүүс айгүйх гоё ингэж мэдээлэл солилцоод. Гэтэ хүмүүс ихэнх асууж байгаа нь энэ ингээд одоо Монголд байгаа лөө хэрвээ Монголд байхгүй бол яг юугаар орлуулвал төстэй хамттай вэ гэж айгүйх асуудаг. Тэгээд тэр нь бол үнэхээр бас энэ бол Монгол байхгүй байх та. Гэтэ энэ бол зүгээр тэр нэг сокийг хөлдөөгөө. Тийм ер нь нөгөө нэг шингэлээд хөлдөөж болно. Хөлдөөгөө зүгээр ингээд хагалсан юм тийм хаглаад хийж болно. Ерөнхийдөө ингээд ер нь энд байгаа бүх юм Монгол байдаг. Монголд ингээд байгаа. Ер нь бол харцангуй манай Монголд одоо ер нь маш их юмнууд дэлгэрсэн учраас харцангуй юмнууд. Ахт нь бол чиний цайчил. Тайлгой юм. Бүр ингээд хөлс гараад байна шүү дээ. Ядраа тайлж. Гоё юм тий. Гоё юм. Хан бол YouTube ашигладаг, Facebook ашигладаг, Twitter ашигладаг. Таачтай олон цаашлаа. Тэ? Twitter-с би гол мэдээлэл олж авдаг. Тэндээс олж авсан хүнд хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг одоо YouTube, Facebook-оор бас өргөж өгдөг. Бас тэр болгон шаванс гэхлээр Twitter дээр байхгүй байхгүй. Гэтэл Twitter дээр маш богино уншихад хэлбэр байдлаар маш чухал мэдээлэлүүд их байдаг. Тэгвэл тэнд заавал нэг дээрээ. За. Тэг нэг дээрээ тий. За тэгээ цаг орой болж. Харин тийм тий. Тэгээд ахна хамт олонныхоо хамт танаад сайхан зочлоо. Харин маш их баярлалаа гэсэн. Сайхан сүүши шарж идлээ тий. Харин тийшээ. Аяар ховор. Хэдэн сүүши шаарддаг хүмүүс байдаг юм уу? Мөн. Би хасаагүй. Бараг байхгүй. Өнөөдөр шаарсан бол үнэхээр ялцтай болж байна. Авд бол гоё ялж гинөө. Ямар ч яс маск болохоор ингээд шууд ингээд итгэхэд боломжтой тий. Тэгээд солонгос сандж байгаа залуухан бүсгүй хэрхэн яаж амьдардаг, амьдралдаа танилцлаа, юу хүсдэг, яаж одоо влог хийдэг, олон зүйлийн тухай яаж сонслоо. Тэгээд ахыгаа урилга хүлээж авсан их баярлалаа. Тий, маш их баярлалаа. Хүрэлцэн ирсэн. Энэхүү жижигэн гэртэн тавтаа байрлуулж тоглон гээд ирсэн. Маш их баярлалаа. Тэгээд бүгдэнд нь ажлын өндөр амжилт хүсье. Ер нь амьдралын арга замаа олж байгаа юм байна. Удахгүй хань ижилтээж болох юм шиг байна. Гэр дүүрэн хүүхдтэй болоороо. Ийм жижиг өрөөл биш шүү. За. Дараа ирэх томсгоцлах хэвээр. Бүр том гэртэй. Эрүүл мэндэ бодож байгаараа. Баярлалаа. Одоо бид нар залуу наснда дандаа ялангуяа эрүүл мэндтэй холбоотой алдаанууд их гардаг. Тийм. Анханасаа их чамбаа байх хэрэгтэй. Тэгжээс уртудаа наслан, тэгжээс эрүүл мэндэх байна. Тэгжээс олон хүнд амьдрал биелүүлнэ. Баяртай. Баяртай.